Нэмээд хэдүүлээ уншлагаа эхлүүлцгээе. Миний амьдралыг 100%, 1000%, тэрбум% намайг өөрчилсөн, миний зорилгыг тодорхойлсон, миний намайг одоо тэр амьдралыг харах өнцгийг өөрчлөсөн ном байлаа. Тэгээд дүүнертэй хамтаж хэлэхэд тэр мөнгийг яаж ажилуулах, мөнгөний төлөө яаж ажиллах биш, тэр мөнгийг яаж өөрийнхөө төлөө ажилуулах гэдэг тэр ухааныг, мэдлэгийг, тэр тархийг цэнэглэж явах тэр процесс, тэр алхмыг нэгээр шинжилж өөрийнхөө тэр ядуу сэтгэлийг баян сэтгэлээр рүү шилжүүлж амьдралаа өөрчилцгөөе. Ингээд Япон хэлээ сайжруулангаа хэдүүлээ өөрийнхөө амьдралыг бас сайжруулцгаая. За 56 дугаар хуудаснаас ярилцаж эхлэе. Хитෝ ва Йокубо но тамэни хатаараку. Ер нь хүн болвол тэр хүсэл таашаалын төлөө ажил хийх нь шүү дээ. Тэгээдお金で買えると思ってる喜びを手に入れるためにお金を欲しいと思うんだ。でもお金が、もたらして、くれる喜びは大抵あんまり長続きしないгэж байгаа. Энэ юу суттай гэвэлお金でмөнгөөр кайр гэдэг нь авч чадах. Тэр喜びгэдэг нь болохоор тэр ад жаргалыг тэр тэний ирээрүү гэж байгаа байхгүй. Ад жаргалыг тэр гартаа хийхийн төлөө мөнгийг ухааны хоший гэж хэлж байгаа. Хошийг нь болохоор хүсэх гэсэн утгатай. Хоший гэж хэлж байгаа байхгүй. Тэгтээ тэр мөнгөөр тэр хүслийг, тачааллыг аваад урт хугацаанд тэр ад жаргалыг мэдрэх тэр ямар ч боломж болоо байхгүй. Тэрний талаар ярьсан байна. Энэ дээр юу ярих вэ? Жишээ өөр дөр ярих юм бол жишээ нь би комбины ороод нэг чихэр идмээр санагдаад 100 янаар нэг модон чихэр авлаа гэж бодоход би болвол төрхөн зургийн тэр миний тархин дотор гарч ирсэн тэр хүсэл таашаал тэр мэдрэмжийг авахын төлөө бид тэр 100 яныг үрж байгаа байхгүй юу. Тэгээд төрхөн зургийн тэр зүйлийн төлөө тэр амрууга тэр хэрэггүй зүйлийг хийх нь шүү дээ. Тэрнтэй адилхан одоо манай найз тийм ашаа авсан байна, тийм байр авсан байна. Би бас авах хэрэгтэй, би амьдралаа дэвшүүлэх хэрэгтэй, би сайхан амьдрах хэрэгтэй гэж бодоод залуу байгаа дээр үр тавьж өөрийнхөө тэр хүсэл таашаалын төлөө мөнгийг үрж одоо өөрийнхөө тэр залуу насыг үрж таран хийж амьдралаа бид тэр амьдралынхаа тэр хамаг байдаг сайхан залуу насаа алдах нь шүү дээ. Гэтэл эсэргээрээ бид одоо мөнгөний төлөө биш тэр мөнгийг яаж хоригдлуулах, тэр мөнгө яаж олох вэ гэдэг тэр системийг ойлгож нийгмийн тэр бүр системээр тэр мөнгөний тэр вана буюу тэр нөх одоо биднийг одоо байнгын одоо ядуу байлгаж байгаа тэр улганы тэр нүхийг ойлгож тэр мөнгөний төлөө бид нар явах ёстой биш. Тэр мөнгийг ажилуулах төлөө бид тэр өөрийнхөө тэр канжо буюу тэр тархин дотор байгаа тэр хэсэгэн зүрийн ад жаргалын төлөө биш, ирээдүйдээ өөрийнхөө ирээдүйн тэр сайн сайхан амьдралын төлөө бид мөнгөний мэдлэгтэй ууш мөнгийг өөрийнхөө төлөө ажилуулах ажиллаж мөнгийг хадгалах тэр чадвартай хэрэгтэй. Тэгээ эндээс санаа аваад хэлэхэд бол теお金持ちがお金を持っているのは欲望のためではなくて恐怖のためだгэж байгаа. Энэ юу суттай гэвэл баян улсууд бол амьдралынхаа тэр ад жаргалын төлөө биш, яг хэсэг зүрийн ад жаргалын төлөө биш, тэр аюулгүй байдлын төлөө мөнгийг хадгалж мөнгөтэй байна гэж байгаа байхгүй. Энэ юу гэсэн утгатай гэвэл одоо жишээ нь би нэг дансандаа нэг 100 сая төгрөгтэй байхад би аюулгүй байх нь шүү дээ. Тийм ээ. Тэрний төлөө ажиллаж тэр мөнгийг хадгалах
чадвартай мөнгийг эргэлдүүлэх тэр эрх чөлөөний тэр мөнгөтэй байх юм бол мэдээж эрх чөлөөтэй болно шүү дээ. Ажлыг шаардлагагүй болно шүү. Тэрний төлөө мөнгийг хадгалж, мөнгийг эргэлдүүлж байгаа байхгүй юу. За тэгээд дүүнэртэй хэлэхэд өөрийнхөө тэр канжо буюу өөрийнхөө тэр хэсгэн зургийн тэр ад жаргалын төлөө биш, хэсгэн зургийн тэр ходоод хоосон байгаа тэр өсөглөнгөө төвчж чадахгүй төлөө комбины орж нэг хэрэггүй уны гэрээ авахын төлөө биш, тэр өөрийнхөө тэр ирээдүйн төлөө хэдүүлээ тэр канжо буюу тэр тахин дотор гарч ирсэн тэр хоосон тэр сэтгэлгээ, хоосон тэр хүслийг дарж өөрийнхөө амьдралын төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө мөнгийг сайн хадгалах тэр чадвартай болцгоё. За бүгдэнд нь амжилт хүсье. 25-аас 30 насныхандаа зориуллаа.